Дунд ахлах ангийн багшилтаа жижүүр багш хийж байхдаа лаг босс яриатай 1-р ангийн хүүхдэд загнуулсаа бичье. 9 сард хичээл эхлээд нэх удаагүй байсан юмдаг. Тэгээд 0-д гараа угаачгаад гарах гэсэн 0-ийн хаалга онгоогоо дотроос нь жижигхэн толгой цухуусна хөө ихчээ бүх сарчаадаг гэдэм байд. Миний инээ төрөөд болтгоо. Би ч уг нь багш л да. Тэгсэн чинь лаг пэдгэр чи миний багш бишээ л гэж байна. За тэгвэл багшийг нь дуудаад ирья гээл гарах гэсэн. Ихч арчаад өгөөч тэл гэж байна. За 0-ийн цаас чинь байна уу гэсэн. Байхгүй. Эмхтэй хүн байж цаа салхиад ихтэй явдгүй юм өөрөө гээл зандрах ойлж байна. За чи сууж байгаараа их чинь багшд нь хэлээд цаас өгөө чам руу явуулъя гэсэн өөдөөс бүр үг газар гэдг хүүхэд байна. Би баастаа гоцхтой хаа олт юм гэж байгаа шиг. Ихтэй ус. Нэг тийм хөгшин хүн загнуулаад байгаа. Ачим шиг мэдрэмж авсан тухайн үед. Одоо нөгөө бүксээ арчуулах гээд хүн загнаад байдаг залууч нь 3 дугаар ангид орчихсон. Сайн уу ихчгээл зөрдөг. Үнэн пэдгэр. Эмээ өвөн зөөд юм блэ. Санаан зовоод байнга л уучлаарай гин би ч зүгээрээ л гэдгийг. Бүксийг нь арчиж өгөөгөөд гомддог гэсэн. Би одоо тэгээд гараараа арчиж өгөх байсан юм шиг байгаа юм. Ханда хотод өвдөд дээр нь амар ханаад үржигсэн ёстой шамрын гэж нь олчихсан эвтэж байла. Хүүхдүүд маань тоглоно гэд гарцгаав. Харин 7 настай баг хүү маань ээжээгээ сахина гэд үлдлээ. Хөөхөн ус цай им танд хүлээд л би л ээждээ илүү хайртай байгаац гэж мэгэл яаж яснаа. Ээж одоо яаж байна гэхээр ээж нь яг үхнэ гэсэн гинэ. Гэсэн чинь тэгсэн үнэн автмаа маань ээж та өгчхүүл таны утас надад өвлөгдөж үлдэхүү гэдэг юм даа гинэ. Наач гараг.